Яг одоо цаг 2 цаг болж байна. Тэгээ өчигдөр болохоор жоохон орой унтсан. Тэгээд өнөөглөө 10 мараа гэж боссон баха. Өчигдрөөр болохоор амар ажилтай бол байгаагүй. Харин ч эсрэгээр амар ажилгүй байсан учраас би 10 цагт орондоо ороод өнөөглөө тосоод гоё ингээ гүүж мүү гэж болцсон ч гэсэн өнөөглөө 2 хүртэл орондоо зөөр хөрөөсөн. Өнөөдөр болохоор нэг жоохон нартай мөртлөө бас нэлийн үйлэрхэг өдөр байна. Сүүлийн 7 хоног бараг 7 хоног жоо бороо орсон. Тэгээ би болохоор ерөнхийдөө Токиод байрлах хугацаанд 2 газар байршиж байгаа. Нэг нь болохоор Токиогоор явах ч юм уу, Токиогоор ажилдаа үеүүдэд болохоор Накамигуро гэдэг бас нэг өөр хичээндээ байрлаж байгаа. Ихэнх үедээ болохоор би Чиба гэдэг ер нь Токиогийн хажууханд байдаг. Гэтэ жоохон хөдөө тал руугаа тийм газар байршиж байгаа. Тэгээ энэ удаагийн бичлэг болохоор хөдөө талдах Япон. Тэгээ хөдөөгийн Японд амьдарч байгаа, байж байгаа тийм нэг өдрийн влог хийвэл ямар өгөөж би бодоо тэгээ камераас асуусан. Энэ дэвтэртэй болсон. Тэгээ энэ болохоор би яг нэг brainstorm буюу хамаг санаа бүх зүйлээ энэ дэвтэр дээр бичдэг. Би амар муухай бичдэг. Гүн, ном уншин, хичээл хийн, тэгээ влого хийн. Тэгээд IG дээр reel постлох рилнүүдээ бүгдийг бөөндөж бичнэ. Тийм таскууд байна. Тэгээ ерөнхийдөө харах юм бол яг дээдлийн 2 маань болохоор гөөх тэгээд ном унших 2 ерөнхийдөө би амар тийм гадал өөртөө хөвшүүлэх гэж амар хичээж байгаа. Тийм болохоор юу ч гэсэн өнөөдөр гүн бас ном уншина. Ямар ч тийм сахар ороогүй. Сахар хэрэглэхээ болно гэж юм байх л дээ. Гэхдээ сахараа ерөөхдөө багасгаж байгаа. Ерөөхдөө тэгэл сахар хэрэглэж байна гэдэг чинь тэгэл арьсан дээр амар их батг гарна. As you can see. Батгтай байна гэдэг чинь тэгэл хамаг Y балаа хийж байгаа юм л да. Тэгээд healthy байх хэрэгтэй шүү. Cheers. Тэгээ одоо жоохон нар байна. Тийм болохоор нартай байгаа дээр өнөөдрийн хийх ёстой рилүүдээ хийгээд YouTube болгоод одоо хийж байна. Тэгээд Instagram дээрх бичлэгүүдээ яг одоо нартай байгаа дээр хийгээд яг sunset болоод яг нар жаргаж эхэлж хахад гойгүй сакурад идэрсэн байгаа. За ингээд Instagram-ийн бичлэгийг бас сайхан хийгээд дуусчлаа. Нөгөө нарны гэрэл ингээл айгүй нэг багасаал буурал ихсэл тийм болохоор яг бичлэг хийхэд бол үнэхээр хүндрэлтэй байлаа. Гэхдээ юу ч гэсэн нэг рил 2 рилний ард бол гарч чадлаа. Одоо яг цаг 5 болох чинь. Нар болохоор одоо 5:57. 5:57-гийн үед нар буун гэж юм. Тэгэхээр надад 57 минут байна. Тэгэхээр 57 минутгүй. Тэгээд Улаанбаатар маратонд анх удаа 21 км-ээр гүйж үзэж байгаа. Тэгээд let's go. Let's go, bro. Let's go.
Cheers. Гүчээд үргэлжлээ. 8 км гүйсэн баха. Тэгээ Strava хэндээ ашиглаад гүйсэн ч гэсэн тий утсаараа битсэн болохоор гинт утсан дээр нэмээд дуу явж исэн. Тэгээ бичлэг хийж исэн, нэмээд Strava ажиллаж исэн. Тэгээ яг ингээд миний утас чинь өөрөө iPhone 11 тэгээ хуучин утас болохоор крашлаад, голоор нь крашлаад тэгээ Strava жоохон буруу тооцоо бодсон байлээ. Тэрнээс ер нь бол яг минийх дээр гарахтаа 1 цаг гүйсэн. Би ерөнхийдөө 1 цаг гүйсэн. Тэгээд 1 цаг гүйхэд нийтдээ 4 км гүйсэн гэж гарч иж байгаа байхгүй юу. 3 км шахуу гүйгээд тэгэл Strava гарсан чинь дөнгөж 1 км ч хүрээгүйсэн болохоор тэгээд за яхаа гэж бол буцаал Strava-гаа ажиллуулаад явсан. Тэгээд ерөнхийдөө нийтдээ 1 цаг гүйснээс 4 км гүйсэн гэж гарч ирж байгаа. Гэхдээ миний бодлоор би бараг нэг 7-8 км бол гүйсэн гэж бодож байгаа. Угийн 7-8 км бол гүйсэн аим хол гүйсэн. Яа тэгээд янзын гүлээ цаг орой боллоо 7 болж байна. Хоолоо идээ. Тэгээ хоол идэхээс өмнө би өнөөдөр бас дасгал хийсэн. Гүйсэн. Тийм болохоор протеин уух хэрэгтэй. Энэ болохоор банана milk protein гэдэг 15 г-ийн уурагтай тийм уураг. Орой болоо. Цагийн л оролж байна. Тэгээ орой болоо. Тэгээд мэдээж надад хийх ёстой бас нэлээд хэдэн зүйлс үлдсэн. Түрүүн хэлсэнчлэн өдөр хэлсэнчлээ. Тэрний үг гэхлээр мэдээж ном уншина. Хамгийн дороо ээж нэг 10 удас ном бол өнөөдөр уншина гэж бодож байна. Ном уншина. Нэмээд хичээлээ хийн. Японаас сурна. Let's go. Одоо чи хааш нэгдэг үхэр чи хааш нэгдэг ямар маа
За юу цаана? Нэг хоёр. 1 2 1 2. Өглөө юу ч хийдэггүй. Тэгээд комбини 7-Eleven-ээс кофе аваад нэмээд дээрэс нь болохоор онигири авсан. Тэгээд яг одоо болохоор Изааны ордон гэдэг яг Токеки буюу ерөнхийдөө Марунouchi гэдэг газар хүрэлцсэн байна. Тэгээд анх удаа Изааны ордон хаваар явж үзэж байна. Дөө яг манай ах энэ ад ажилладаг. Ахыг болохоор ажилдаа явах хооронд далимдуулаад би ахын ажил руу очиж үзээд тэгээд энэ хаваар нь бас нэг жоохон тэг гэртээ гараад хийцгүүрч сууж ирсэнээс энэ бас гоё. Энэ хаваар гоё тэнэ гэж одоо ахтайгаа бүгдэлээ. Одоо тэгээд Марунouchi-гийн энэ хэсэг болохоор яг юм Токиогийн яг ихэнх газруудаас бол шал өөр. Яг нэг тийм арай барууны барилгууд ихтэй. Нэг тиймэрхүү яг л нэг тийм Америк юм уу Европод очсон юм шиг тийм хэсэг газар.